Би Монгол Улсын Дөрөвжгийн Эрдэмтэн театрын гоцлол дуучин, Монгол Улсын консерваторийн дуурийн дуулаачийн багш Цэрэн Чунт байна. 2 нас 6 сартаагаас эхлээл дуулсан. Тэнд дунд нь тасал дээрөөс байгаагүй тэгээ хүүхдтэй хасаа дуулсан учраас одоо энэ хүртэл ингээд миний зүгээр тавилын юмдаг хүмүүс яриад байгаа шүү дээ. Яг тэрэн шиг. Миний мэрэгжлийн багш бол Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Гонгорын Хайдуу гэдэг хүн байсан. Тийм учраас багш маань намайг хөтлөж одоо энэ сонгодог урлагт цаг хугацаагийн маань зарцуулсан. Өнөөдрийн төлөвлөсөн ажлууд дундаас маань одоо энэ зэвсэг түвшний жанжин штабын үлгэр жишээ үлээр найрал хөгжмийнхэнтэйгөө 100 лангийн жороолоос хэмээх Богдхаант Монгол Улсын төрийн дуулыг дуулж байгаад таарж байгаа их баяртай байна. Сонгодог урлаг гэдэг маань хүн төрөлхтний дэлхийн ертөнцийн хүн төрөлхтний соёлын ижилсэл юм байлээ. Тэгэхээр бид нар гадаадын хүмүүстэй чижээлхэн тий Хятад байна уу, Орос байна уу, Солонгос байна уу, Япон байна уу хамаагүй монголчууд бид нар сонгодог урлагийг сонирхохоор нэг зүг рүү бүгдээрээ харах юм бэл. Саяхан Монголын радиогийн Алтан фондонд очиж одоо өөрийнхөө бүтээлүүдийг хэд болсон байна гэд бүгдийг ерөнхийдөө очиж бүртгүүлж үлдэх хэвээр архивлах хэвээр байдаг. Тэгээд Алтан фондонд болохоор нэг 110 дуу байлээ. Тэр нь нийлээд нийтдээ нэг 8 цомгийн бүтээлтэй. Тэгээд тэр нь өөрөө тэр цомгууд нь давхар бас номтой. Би өөрөө нэг багшилдаг учраас дандаа юм баримттай, одоо архивтай, эргээд одоо хүмүүс сонсоод сурах, харах боломжтой, дүүрийн дуулаач болох гэж байгаа залуучууд маань харах боломжтой, сонсох боломжтой юм зүйл хийсэн гэж боддог. Монголын сонгодог бүтээлүүдгээд Монгол Улсын хөгжмийн зохиолчдын ари романс дуунуудаар цомог гаргаад хэвлэлтэнд явуулсан байгаа. Энэ нь болохоор зэрэг одоо сая би тав хүнд дуулж өгсөн энэ бүтээл шиг одоо энэ танай нэвтрүүлгийн одоо нэр шиг их гоё зохиролтой л да. Өглөөний химнэл Монгол хөгжмийн химнэл болцсон одоо тий хүмүүсийн сэтгэлгээ хүний газрын ямиг ингээд ирж хайгаад тэнээд сонирхоод алмаарад гүгээд авахгүйгээр өөрснийхөө онцлогийг барьж, өөрснийхөө чадварыг илрүүлж, өөрснийхөө гайхамшигаар бахархаж ингэж явах цаг нь болсон юм шиг надад бол санагдаж байгаа. Олон уран бүтээлчдийнхээ бүтээлийг залуучуудаа хүргэж байгаа байхгүй.
одоо ингээд дэлхийн ертөнцийн бүх улс орнууд өөрийн гэсэн дуурийн театр, өөрийн гэсэн дуур зохиодог хүмүүстэй байхгүй байхгүй. Тийм байхгүй. Маш цөөхөн сонгодог урлагт одоо хандсан сонгодог урлагийн театртай хөгжмийн зохиолчтой ийм улс орнуудад манай улс орн багтсан байна. Тэгэхээр манай улс орны тэр соёл бол их өндөр хөгжсөн байна гэсэн үг. Тэгэхээр энэ хөгжсөн байгаагаа бид нар мартаж юм уу эсвэл мэдхгүйгээр өнгөрч болохгүй л дээ. Залуучууд маань жишээлбэл Дамдын сүрэн гой, Мөр дөрж гой, Гончиг сумлал, Усан шарав гэд мэд ястай байхгүй бүгдээрээ мэдэх хэрэгтэй. Энд чинь миний манай юм гэж те. Тэгэхээр зэрэг энэ дуур гэдэг чи юу юм? Дуурийн ари, романс, мэрэгжлийн дуучин гэж ямар байх хэрэгтэй? Мэрэгжлийн юм гэдэг чи өөрсдөө жишээл мэрэгжлийн босгон байшин барилаа нураад очиж чинь те. Тэрэн шиг мэрэгжлийн дуучин хүн бол ямар ч тохиолдолд мэрэгжлийн л байх хэрэгтэй байхгүй. Тэр утгаараа энэ өөрөө улс орны одоо хөгжлийг, түүхийг, үнэт зүйлийг тодорхойлдог байх хэрэгтэй л доо. Яг одоогийн хийж байгаа энэ Монголын сонгодог бүтээлүүд гэдэг энэ цамаг маань бас яг ийм зорилготой. Монголын одоо шилдэг гэж нэрлэж болохоор 9 хөгжмийн зохиолж байгаа төрийн сойрхолт дандаа Лусан шарав, Мөр дорж, Дамдын сүрэн, Гончиг сумлаа, Шарав, Жанцсан норов, Бэлэг жаргал, Чин зориг, Нацаг дөрж гэдэг ингээ 9 хөгжмийн зохиолчийн мэрэгжлийн дуулаач зориулсан дуурийн ари романс дуунууд байна. цайны амттай шүү дээ. Эхнээс нь хүн байх хэрэгтэй. Чин сэтгэлээс аливаа зүйлд ханддаг хүн байх хэрэгтэй. Дараа нь Монгол хүн байх хэрэгтэй. Монголынхон онцлог, газар нутгийн байршил, ёс заншил босод бүх зүйлүүдийг мэддэг, хүндэлдэг, түүгээрээ бахархдаг тийм монгол хүн байх хэрэгтэй. 3 дугаарт нь бол одоо яг зөвхөн эрэгтэй хүн бол эр хүн шиг сайхан хүн байх хэрэгтэй байхгүй. Дууралтан дээр, дуулаач дээр энэ заавалчгүй илэрдэг. Худлаа ярьдаг хүн дуулж чаддаг байхгүй. Тэгэхээр залуус дөнөртэй юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тийм телевизээр гарч байгаа нөгөө гоё хүнийг дуурайж биш зүрх сэтгэлээ сонсож уран бүтээлч болох хэрэгтэй. Тэгжээж гимээж нь одоо эцэг эхийнхээ ачийг хариулна, эх орныхон ачийг хариулна штэ. Тийм болохоор зэрэг ерөнхийдөө жоохон алсыг харж өөрийгөө мэдэрч зүрх сэтгэлээ сонсож энэ чиглэл рүү энэ дуурийн дуулаач, мэрэгжлийн дуулаач гэдэг рүү алхах юм бол амжилтын оргилд хүрэх боломжтой. Ер нь нэг үг өгдөг штэ. Орлого сайт оройн дэд гэдэг үг өгдөг байхгүй. Тэгэхээр манай монгол залуучууд бүгдээрээ энэ үгээр явах юм бол бид нарын өмнө одоо байсан тэр дуучдын тэр одоо зөвхөн дуучин ч биш Монгол улсыг хөгжүүлэх чин сэтгэлтэй улсуудын салгамж халаа болох юм а гэж энэ өглөө бас үзэгчдтэй дүүнертэй уриалж байна. Хоолой заавал цээл байхсгүй. Хоолой заавал тийм гоё сайхан байх албагүй юм шиг байгаа юм. Миний ойлгож байгаа. Зүрх сэтгэлээ хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Хүн ингээд чин сэтгэлээс аливаа зүйлд
хайрлж чаддаг, дурлж чаддаг, те ууралж чаддаг. Тэ бүх юмд одоо реакц үзүүлэхтэй чин сэтгэлээсээ ханддаг тэр сэтгэлгээ бол хүнийг дуулуулцдаг байхгүй. Жишээлбэл дуурьт дууллаа нэг өвгний ч юм уу эмгний тэ бүр ингээд үхэх гэж байгаа хүний дүрд дуулахад заавал цээл хоолой хэрэггүй шүү дээ тэ. Гэхдээ тэрэнд юу хэрэгтэй гэхээр чин сэтгэлийн мэдрэмж хэрэгтэй байхгүй. Би одоо яг үхэх гэж байгаа хүн штэ гэхэд миний хоолой ямар ах штэ. Би үхэх гэж байгаа хүн штэ гэхгүй штэ тэ. Тэгэхээр зэрэг тэр хоолойг арчлахаасаа өмнө сэтгэлийг арчлах хэрэгтэй. Бүх зүйлд тэр нь бас илэрдэг л дээ. Мэдээж хоолой эрүүл мэндийг бол тодорхой хэмжээнд арчилах хэрэгтэй л да. Ер нь бол миний хамгийн том зорилго бол Монгол улсын одоо дуурийн дуулаач гэдэг энэ л одоо чиглэлд ингээд өөрийнхөө амьдралын цаг хугацааг зарцуулсан юм чинь энэ чиглэлд хандж байгаа хүмүүс маань хуурамчгүй нэг сэтгэлээр зөв ханддаг. Тэгээд мэрэгжлийн одоо жинхэнэ одоо дуучин байдаг. Оюун санааны хувьд тий бие махбодны хувьд, сэтгэлгээний хувьд нийгэмд одоо ингэж хандаж чаддаг тий. Одоо жишээл гадуур ингээ хүмүүс тэгсэн байна, ингэсэн байна. Гэртээ одоо гэр бүлийн хүчирхийлэл их байна, архитаж гин согтуурч гин гэдэг хүмүүс их байна да тий. Энийг бол бид нар яах ёстой гэвэл оюун санааг нь өөрчлөх ёстой байсан байхгүй. Эцэг хүн ийм байх ёстой маа. Их хүн ийм байх ёстой маа. Үр хүүхдээ ингэж хайрлах ёстой маа. Энэ тэрийгэд одоо энэ ойлголтуудыг чинь урлагийн хүмүүс нийгэмд хандах хандлагаараа өөрчлөх үзүүлэх ёстой юм л да. Тэгэхээр зэрэг миний одоо хүсэж байгаа зүйл бол яг мэрэгжилдээ чин сэтгэлээсээ хандаад нийгэмд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг тийм хүмүүсийг бэлтгэхийн сан гэж боддог. Өөрөө ч гэсэн тодорхой хэмжээнд тэрэнд оролдсон шүү дээ, тий. Үндсэн том зорилго гэх юм бол мэдээж одоо энэ Монгол улсын маань дуурийн урлаг, дуулаачийн урлаг, тий. Урлагаар дамжсан Монгол улсын иргэний сэтгэлгээ дэлхийд одоо тэр дэлхийн соёл түн төрөлхтөнтэй ойролцоо байхыг л хүсдэг. Өглөөний хэмнэл хөгжмийн одоо энэ болонд оролцож та бүхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярьсан их баяртай байна. Та бүхэн маань саяны одоо миний дуулсан 100 лангийн жороолоос шиг энэ сайхан хөгжимчдийн тоглосон бүтээл шиг өдрийн одоо энэ ажил сэтгэл чинь ийм сайхан хэмнэлтэй байх болтугай гэж ерөөё.